төв газар нь ёо гэдэг үгийг харсан чинь хүсэл мөрөөд биелэх газараа Гүмийн өрөөжиндаа гэсэн утгатай үг гинэ. Ёо гэх нь тэгэхээр хүсэл мөрөөддөг, биелүүлдэг арал юм байна. Ёюудаг гэдэг үгийн чинь утга нь бас л гоё утгатай юм байна гэнэ. Тэгэхээр энд айгүй гоё ингээд номын ингээд тавьсан харагдчихэ. За ном харахаар байна. Ёюудаг номын сан бас л номын дээгүүр яг газрын номын дээгүүрээр ороод явхаар айгүй сонирхолтой. За хүмүүс ингээд сууж маш гоё. Номын дээгүүр хүнтэй. Ном уншиж байна. Нэмэр сэнгэ гоё ном уншиж байна. Англи хэлээр сонир уншиж байна. Хүмүүс нэ уншаа, ном уншоо. Ийм газар бол одоо уншаа сууж байхад урамтай байна. За миний дуртай шүлэг байна. Ачин тарэ шижиг. Өглөөний сарны шүлгийн цуглаг гэж шүү. New Book Paradise. Энэ дотооны номнууд юм шиг байна. Ресет рум байна. За ямар нэгс байна. Мон гэс үгүй. This is Western USA. Bangkok. Шомли датын таньшныг анх лидер болж байгаа тань Дейл Карнегийн харилцааны талаа мал чарааның 사람은 말투부터 다르다. Сайхан ярьдаг хүмүүс өмнөхөө сурлоо. За бодлоготой 30 насны хүмүүс зориулсан. Ажиг гэдэг брэнд байгаа юм байна. Бас үнэтэй. Гэтэ энэ гоё. Цогт сайтай.
гоё шүү. Монгол номоо ингэж чөлөөтэй сайхан уншиж хардаг бол сайхан. Миний хажууд ингээд байждаг. За энэ яаж тийм ээ одоо бүх зүйлээ сонгох арга гэж сайн бараа, сайн материалыг хэвшинтээс за мод стил юм бэ. Шигab design. Хангалттай эсвэл миний жижиг намайг авч явах авсаархан гарт цүнхэнд за иначтэй пам хойл солонгос хэлсэн. Style гэсэн style. За юм гоё. Шатны төлөд хөрхөн зургтай юм бэ. Нэмамэл баралтай ерхэн сэтгэлийг хэлсэн. Хөрхөн зургтай. Эбэлмэс. Осэн зурсан зурсан. Уран зураач тийм ээ. Хэмбэгэл Кэрэнэвага аз жаргалыг зурдаг зураач гэж шүү. Уран зураач. 향기. 오늘은 안 그렇지.
여전히 15명 사람들이 시작하면서 룸으로 гэдэг брэнд одоогоор гэрэлгүй тавгүй байгаа хүмүүсийн асуудлыг шийдэж гэрлийн тийм ээ гэрлийн аж тус одоо гоос үзэсгэлэн сайхныг хүргэдэг гэрлийн ийм гэрэл юуны брэнд юм байна л да. Ширээний гэрэл ийм гэрлүүд Loomer гэдэг брэнд гэж шүү. Өөрснийхөө брэндийн талаар ингээд ном бичсэн. Туушиж юм яа. Хотын гэрэлтүүлгийг дахиж харцгаая. Энэ гэрэлтүүлэг гэдэг чинь айгүй чухал тийм ээ. Гэр оронд ажлын газар за ёюуд гэдэг бол жинхэнэ Солонгосын хөрөнгө оруулалт жинхэнэ 이 удаан цэг гал цэг юм аа. За түүжэрэн 결국 가벼울 수 없다. хөрөнгө оруулалт гэдэг нь тэсн тийм хөнгөн байх ч хөнгөж үлээ. Жахан хартай хэрэгтэй гэж. За Солонгостоос биткойн маш их хийдэг хүмүүс нь түүний шиг ийм номнууд одоо сүүлийн үед хөрөнгө оруулж байгаа. Хөвцөлдөж авч байгаа, бонд худалдаж авч байгаа хүмүүс их уншдаг ногоо гэсэн үг. За 특별한 야가 당신이 잠자는 동안 돈이 들어오는 방법을 찾아내지 못한다면 당신은 죽을 때까지 일을 해야만 할 것이다. таныг уншчих хооронд таны дансанд мөнгө орж ирэх тэр аргыг олохгүй бол та насан туршаараа ажиллах болно гэж 워런 хэлсэн гэж шүү. 앞으로 살아갈 날은 점점 늘어나는데 일을 할 수 있는 날은 더욱 짧아진 시대 도래가 될 것이다. Цаашдаа бид нар нас чиж улам уртсаж ажиллах хугацаа богиносж тийм одоо ирүүн ирж байна. 돈을 모으고 빌리고 내 집을 마련하는 대체 언제 하고 노후는 어떻게 안전하게 준비할 수 있을지 고민이 많으시죠. За яаж мөнгөө рааж яаж өөрхийн гэртээ гэрсэн болж гэртээ болж энэ бүх асуудлыг яаж ирээдүйн амьдралаа бэлтгэх үү гэмээ тэтгэврээ бэлтгэх үү энийг хамгийн найдвартай аргаар бэлтгэхийн талаар маш их бодож байна уу гэж. 지피지기 백전불태라는 말이 있듯이 어느 때보다 아는 것이 힘인 시대입니다. 좋은 파도로 골라 겁없이 물을 던지는 서퍼처럼 빠르게 변동하는 흐름을 읽고 대비해야 살아남을 수 있습니다. 자, 한자를 붙였습니다. 이묵 지피지기 백전불태라는 말 байдаг 이 묵에 들어가 있잖아요. 이 누구도 또 мэдэх гэдэг бол мэдлэг гэдэг бол хамгийн хүчтэй хэрэглэж байгаа эрен үед амьдарч байна. Тэмцээс 좋은 파도로 зөв урсгалыг дагаж явах юм бол энэ их маш хурдан өөрчлөгдөж байгаа энэ цаг үе шиг зөв уншиж зөв бэлдэж явах чухал юм а. 여러분들의 오늘 심은 작은 씨앗이 먼 훗날 풍성한 나무로 자라나게 소명합니다. За өнөөдрийн ихэлсэн таны тарьсан жижиг үрчин маш хот ирээдүй томоо гэрч мод болж байхыг чин сэтгэлээсээ хүсэж байна. За эдгээр бидэрт хэлж байгаа үг 워런 битээс үг. Мөн миний дамжуулж хэлдэг invest in time цаг хугацаанд хөрөнгө оруулалт. Тэгээ хөрөнгө оруулалт гэдэг нь урт хугацааны асуудал. Өнөөдөр хэдэн хугацаа худалдаж аваад маргааш зараад ингэж бод мөнгө олохгүй. Энэ одоо эрсдэл ихтэй асуудал гэж мөнгө олсон хүмүүс байдаг юм аа. Тийм болохоор ялангуяа бага мөнгөтэй бидний хувьд урт хугацаанд сар болгон одоо өнөөдөр 9 сарын 26 9 сард $100 хадгаламж нэ долларын данс нэ. За би маргааш $100-оор маргааш нэгд өдөр $100-оор хөрөнгө оруулалтаа хийн. Тэгэхээр сар болгоно $100-оор ингэж явна.
Тэгэхээр өнөөдрийн жижиг алхам маргааш ирээдүйг бүтээн. Өнөөдөр бидний ажиллах хугацаа бол одоо багасж байна. Одоо жишээ нь би гэхэд өөртөө жишээ авах. Одоо цаашдаа нийгэмд ажиллах, тийм ээ, албан газар ажиллах нас бол одоо нийгмээс хасагдсан шүү дээ. 45 гэдэг нь. Тэгэхээр дахиад цаана би Монгол хүний насаар бол нэмээ 65 наслаа, Солонгос хүний насаар 100 наслаа гэж үзвэл дахиад цаана 20-30 жил бол илүү байна. Тэгэхээр тэр 20-30 жилийг өнөөдөр олж байгаа мөнгөөр бэлдэх хэрэгтэй маа гэсэн. Тэгэхээр бүх юм хамт авч явна. Өнөөдөр мөнгө олж ийн хэрэглэн мэдээж зээл байгаа. Зээлээ дарна хөрөнгө оруулалт. Та хийн нийгмийн даатгалаа төлнө, үр бүтээ сургана, бүх л зүйлээ зэрэг авч явна гэсэн. Бүх юм дуусны дараа хөрөнгө оруулалт, бүх юм дуусны дараа тэтгэврээ бэлдэн гэсэн ойлголт байхгүй. Яг тэгэхээр цаг хугацааг хожихын тулд бидэнд хамгийн бага боломжууд цаг хугацаа юм байна. Тэгэхээр түүнийг ашиглаарэ гэдгийг хүсэж байгаа маа. Бага мөнгийг их болгохын тулд цаг хугацааг ашиглах юм бол боломжтой. Тэрнээс нэг удаа 10,000 доллар, 20,000 доллар хийсэн хүнээс сар болгон $100-500, $500-500, $1,000 сар болгон хийгээд явж байгаа хүний хоригдлол, зөв дадлал, хөрөнгө оруулалтын бүх зүйлийг тэндээс сурдгийг. Тэгээд эхлэнгүүт мөнгөө одоо сарын цалингаа хуваарлж эхэлнэ. Өөрийнхөө идэж ууж байгаа, авч хэрглэж байгаа, өмсөж ууж байгаа бүх юмд анхаарч эхэлдэг гэсэн. За тэгээд сар болгон $100-оор 9 сартаа хийж хийгээрэй гэдэг. 사는 대로 일하고 일하는 대로 산다. 우리가 가정 형성을 이루려고 하는 일, 열심히 자신을 돌아보는 하는 일, 바로 대부분 2,600원짜리. 사는 대로 일하고 일하는 대로 산다. бидний хамгийн хүсдэг тийм ээ биднийг одоо мөрөөддөг тэр ажил дамжуулт өөрийгөө эргэж харна уу хараа төлөвлөн содор контрол харки тэг өөрийгөө бүтэн зориулж чадах тийм ажил өөрийгөө зориулна 우리 보통 일을 하느냐 그러니까 어떤 사람이 될 것인가를 결정하죠. 이들이 ямар ажил хийх вэ? Ямар хүн болох уу гэдгийг тэр ажил гэдэг 우리 хэлж өгдөг гэж. 예전에 해왔던 경험들, 지금 준비하고 있는 계획하고자 하는 양이 모두 오역 나만의 길이 만들어집니다. өмнө явж ирсэн амьдралын цаг хугацаа энэ бүхэн чинь өдөр нийлээд таны явах зам юм а гэж. Тэгээ өнөөдрийг хүртэл яаж амьдарчсан, өнөөдрийг хүртэл ямар ажил хийсэн, өнөөдрийг хүртэл юу бодож ирсэн гэдэг чинь тэр чигээр таны өөр чинь хөрөнгө гэсэн. Таны өөр чинь иржсэн зам руу ч гэсэн цаашдаа ч гэсэн тэр замаараа тийм ээ ямар үнцнийг өгөөд явах вэ гэж байна. 내가 지금 뭐 하고 있는 건가 싶은데 정말 신기하게도 지나간 모든 시간들이 불빛처럼 흩어져 나오는 지금 미래의 나를 만들어가고 있는 스스로를 믿어